Итгэлийн тус та бүхэнд шинэ өглөөний мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө үгийн цагийг Бурхан эзэндээ даатхан залбираад хамтдаа эхлүүлцгээе. Их эзэн Тэнгэрлэг Бурхан аав минь тань талархаж байна. Та энэ цагийг бидэнд шүржгсэн талархъя. Алдар магтаалыг тань өргөж байна эзэн. Та тэгээ өдөртөн жолоодж өгөөрэй, хөтлөн дагуулж өгөөрэй эзэн минь. Тэгээд энэ цагийг эхлээд дуус хүртэл бүх цагуудыг танд өргөж даатгаж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйч байна. Амен. Хамтдаа бүгд Эфес номын 5 дугаар бүлгийн 15-аас 17 дугаар ишлэлийг уншаад мэрэгэн хүн гэсэн сэдвээр бүгдээрээ суралццгаая. Тиймээс та нар мэрэгэн бус хүмүүс шиг биш, харин мэрэгэн хүмүүсийн ёсоор хэрхэн алхаж байгааг хянаж өдөр хоног зөвүүнтөл цагийг зөв ашигла. Тиймээс бүү мунхаг бай. Харин эзний хүсэл юу болохыг ухаар. Амен. За өнөөдөр бүгд хамтдаа Христ итгэгч хүн болгонд одоо чухал тийм одоо шаардлагатай мэрэгэн ухааны талаар бүгдээр судалцгаая. Библи тэр чигээрээ Бурханы мэрэгэн ухааныг тусгасан. Библиэлд Бурханы гайхамшигтай мэрэгэн ухаан, мэрэгэн арга замууд, Бурханы тийм мэрэгэн чиглүүлгүүд одоо маш их байдаг. Тийм учраас Христ итгэгч бид нар ч гэсэнтэй үнэхээр Бурхан биднийг мэрэгэн байгаасаа, ухаалаг байгаасаа гэж тийм хүсдэг. Мэрэгэн хүн гэдэг бол өөртөө байгаа мэдлэгийг хамгийн зөв бөгөөд дээд хэмжээгээр ашиглаж чаддаг хүнийг одоо мэрэгэн ухаант хүн гэж хэлнэ. Харин өөртөөхөө мэдлэгийг хэрэгжүүлж чаддаггүй хүн болоод тийм ээ ухаангүй хүн гэж тодорхойлогдож нэрлэгдэнэ. Учир нь жинхэнэ мэрэгэн ухаан нь тийм ээ ялгах чадвар, зохицуулж удирдах чадвар, амьдралын альва бэрхшээл, золгүй байдлаас зөв шийдвэр гаргаж зайлсхийх, сонголт хийх эер зориг юм аа. Тэгвэл өнөөдөр Христ итгэгчид бидэнд хамгийн ихээр хэрэгтэй мэрэгэн ухаанаас бүгдээр хамтдаа суралцъя. За нэгт нь болохоор цагийг зөв зохицуулах мэрэгэн ухаан бидэнд хэрэгтэй байна. За өнөөдөр унсан хэсгээс харах юм бол өдөр хоног зөвүүн тул цагийг зөв ашиглаа гэж тийм ээ хэлсэн байна. Тэгэхээр цагийг зөв ашигла гэж одоо Библи бидэнд шаардж байна. Бидэнд өгсөн цаг хугацаа хичнээн үнэтэй, хичнээн чухал, хичнээн агуу тийм ээ. Үнэхээр одоо Бурханы нэгүсэл юм байдгаас бид нар ухаарч тийм ээ ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид нар Бурханаас бидэнд өгсөн энэхүү цаг хугацааг дэмий хоосон зүйлд өнгөрөөж, дэмий цаг минутыг алдахгүйгээр тийм ээ харин Бурханаас бидэнд өгсөн энэ үнцэнтэй бэлгийг бид нар эрхэмлэн хадгалж энэ цагийг бас бид нар аврах нь тийм ээ чухал юм аа. За Бурханаас бидэнд өгсөн энэ цаг хугацааг хамгийн өрөөлтэй, хамгийн өгөөчтэй, хамгийн утга учиртайгаар ашигладаг хүн л бол жинхэнэ мэрэгэн ухаанд хүн гэж тийм ээ хэлэгдэх болно. Амьдралд амжилтанд хүрсэн олон хүмүүс өөрт олгох зөвчүүхэн ч гэсэн цаг хугацааг дэмий өрүүлэхгүйгээр цагийг ухаалгаар ашигласан байдаг. Тиймээс хамтдаа бүгдөө цаг хугацааг Бурханы хүсэлд нийцүүлэн зөв ашиглаж өдөр бүр Бурханд найдаж амьдардаг мэрэгэн ухаанд хүн болцгоё. За хоёрт нь болохоор Бурханы хүсэл зорилгыг ялган таних мэрэгэн ухаан бидэнд хэрэгтэй байна. Эзэн Бурхан маань юу хүсэж байгааг мэддэг. Юу хүсэж байгаагаас тийм ялган таньж ойлгодог. Тэр мэрэгэн ухаан мэдлэгт эзэн бас биднийг суралцуулахыг тийм хүсэж байна. Библиэд ингэж хэлдэг. Мэрэгэн ухааны их сурвалж бол тэнгэр газрыг бүтээгч Бурханаас ирдэг гэдэг. Тэгэхээр Бурхан өөрөө бол бүх орчлон ертөнцийг бүтээсэн Бурхан бидний амьдралд ч гэсэнтэй хүн төрлөختөнд бас мэрэгэн ухааныг тэдний хүн болгонд тийм өгсөн байна. Эзнээс имэж түнд найдаж яваагүнд Бурханы мэрэгэн ухаан тийм өгөгддөг байна. Харин энэ дэлхийн мэрэгэн ухааны ардаас хөөцөлдөх бус. Харин Бурханы үгэнд л тийм хязгааргүй баялаг мэрэгэн ухаан байдаг учраас түүнээс гуйж тийм амьдрах нь чухлаа. Ингэснээр бид сайн мууг ялгах чадвар тийм шатварыг таньж мэдэж эхэлдэг. Сатаны явуулга болон Бурханы хүслийг зөв дэнсэлж бас бид чадах болно. Амралтын өдөр олон ажил, олон зугаа цэнгэл дундаас Бурханы өмнө байхыг илүүд үзэж, үгийн цагийг, магтаалын цагийг, мөргөл хүндэтгэлийн цагийг, залбирлын цагийг тийм ээ түүнд бид нар гаргаж сурах болно. Эдгээрийг бид нар хүмүүсийн өмнө үйлдэхэд хүмүүст энэ нь тийм ээ мэрэгэн хүн шиг тийм ээ харагдахгүй. Тийм ээ одоо ухаангүй хүн шиг харагдах мэт боловч жинхэнэ мэрэгэн ухаан бол Бурханд найддаг, Бурханд ханддаг, Бурхан руу тийм ээ тэмүүлдэг. Бурхантай цаг хугацааг өнгөрөөж Бурханы хүслийг таньж мэдхийн төлөө өөрийнхөө амьдралыг зориулдаг. Энэ амьдрал бол жинхэнэ мэрэгэн ухаанд хүний тийм ээ амьдрал юм аа. Итгэлийн ах дүүс нараа бид бүхэн ажил хөдөлмөр, гэр бүл
үр хүүхдийнхээ хүмүүжил зэрэг бүхий л талбарт Бурхны мэрэгэн ухааныг хүлээж авцгаая. Түүнээс гуйцгаая. Түүний хүслийг зөв ялган таних, Бурхны өгсөн боломж бүрийг хамгийн сайн ерөөл болгон хувиргаж амьдардаг тийм мэрэгэн ухаантай хүмүүс бүгдөө болцгоё. Тэгээ эзэн Бурхныхаа нэрээр та бүгдийг өрөөж байна. Тэгээ энэ өдрийн туршид бас Бурхны мэрэгэн ухаанд бүгдөө суралцаж, энэ өдрийн туршид Бурхны мэрэгэн ухаан биднийг удирдан чиглүүлэх болтугай. Тэгээ тэнгэр газрыг бүтээгч эзнээс мэрэгэн ухаан, мэдлэг, хүч чадал бүхэн түүнээс ирдэг. Тэгээ түүнд хандан бүгдөө залбирч өнөөдрийнхөө цагийг ингээд өндөрлөё. Халелуя, Тэнгэрлэг эзэн минь танд талархаж байна. Танд баярлалаа. Эзэн минь ээ, мэрэгэн ухаанд хүний амьдралаар бид амьдрахад минь та бидэнд тусалж өгөөрэй. Тэгээд өнөөдрийн цаг хугацааг зөвөр олж харж, дэмий өнгөрч байгаа цаг хугацааг дэмий өнгөрүүлэх бус харин цагийг аварч эзэн зөв зохион байгуулалттай, зөв менежменттэй үнэхээр байж бас бид амьдрахад минь тусалж өгөөрэй. Өнөөдөр бидний хамгийн их уруу татдаг зүйлсүүд бидний илүү их үнэхээр үр дүнгүй зүйлсд илүү их цаг хугацааг бид нар зарцуулсаар ирсэн тийм зүйл биднэрт байна эзэн минь. Та бидний уучлж өршөөж өгөөрэй. Эзэн танаас суралцахыг энд тавьж, таны мэрэгэн ухаан дотор суралцаж амьдрахад минь та бидэнд туслаач. Та бидэнд хүч чадлыг өгөөч эзэн минь. Тэгээд эзэн минь үнэхээр тэгээд та биднийг энэ дэлхий дээр үнэхээр таас мэрэгэн ухаанд хүн болгон та биднийг босгож барьж байгуулж өгөөч. Эзэн Бурхан таньдаа найдаж байна. Таньдаа бүгдийг даатгаж байна. Тэгээд энэ бүхэл өдрүүдийн төлөө талархъя. Өнгөрсөн бүх цаг хугацаанд эзэн танаас бидэнд өгсөн өгнүүдийн төлөө талархъя. Тэгээд энэ бүгдийг хэрэгжүүлж амьдрахад минь та бидэнд туслаарай. Эзэн талархаж бидний эзэн Есүс Христийн нэрээр даатхан залбирanгуйж байна. Амен. Амен. За эзэн та бүгдийг явуултугай.